Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Итгэл тодорхой мэдлэгээ төрөө тэлээ уриатгаар танд хүрдэг Христ итгэлд таны мэдхүйн подкастын маань нэгэн дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр та бүхэнтэйгээ ямар сэдвээр хуваалцахыг хүсэж байгаа вэ гэхээр манай подкастын маань сонсогч зарим залуучуудаас ирсэн энэ динозавр гэдэг амьтны талаар Библиэлд ер нь бичигдсэн байдгүй, Библиэлд нь яаж холбогддог вэ гэдэг асуултын дагуу өөрсдийнхөө ойлгож уншсан зүйлээ товчхон хуваалцахаар шийдлээ. Тэгэхээр бүгдээрээ энэ амьтны амьдарч исэн үеэс нь эхлэе гэж бодож байна. Тэгэхээр хоёр зүйл дээр хуваалцах гэж бодож байна. За нэгдүгээрт нь энэ амьтны нэршил болон үе үеийн хүмүүсийн ойлголт. Нөгөөх нь Библийн бичигдсэн байдлын талаар товчхон хуваалцах гэж бодож байна. Тэгэхээр одоогоос 230 сая жилийн өмнө геологийн ирнээр Террасын галвын үед үүсээд одоогоос 65 сая жилийн өмнө буюу Цэрдийн галвын үед мөксөн гэж шинжлэх ухаан энэ амьтныг үзэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 500 гаруй төрлийн 1000 гаруй зүйлийн өлөг гөрвөл амьдарч байсныг тогтоосон байна. Тэгэхээр 80 гаруй тонн жинтэй 16 метрийн өндөртэй 26 метрийн урттай авраг биетэй өлөг гөрвлөөс гадна 40 см-ийн өндөртэй дахианы хэрийн жижигхэн энэ өлөг гөрвлүүд амьдарч исэн байна. Тэгэхээр динозавр гэдэг нэр ер нь анх хизээ үүссэн бэ гэхээр 1842 онд Английн эрдэмтэн Ричард Оуэн грек хэлний Дионос буюу аимшигтай, Саврос буюу мөлхөгч гэсэн үгнүүдийг нэгтгэхэд динозавр буюу аимшигт мөлхөгч гэдэг нэр өгсөн нь палеонтологийн шинжлэх ухаанд тогтсон нэршил болж хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр үүнээс өмнө энэ амьтны талаарх зарим үндэстнүүдийн ер нь эртний хүмүүсийн ойлголтын талаар цугс дурдъя гэж бодож байна. Тэгэхээр энэ амьтны үлдэц яс хүний түүхийн бүхий л цаг үед олдж исэн байгаа. Газрын газаргуугаас ч юм уу ямар нэгэн байдлаар. Манай говийн нэгэн айлд энэ амьтны сэрний нэг ясыг хадганд боогоод лууны яс гэж шүтжижсэн юм баримт байдаг. Тэгэхээр Америкийн уугуул буюу индаанчуудын домогт аянгийн гөрвөл Африкийн үндэстнүүд тэр дундаа Египтчүүдэд болохоор ус захирдаг, зарим сарыг заримдаа залгидаг асар том могоо. За Европчуудад ёрын мөлхөгч амьтан. За Азчууд ер нь ихэнх Азчуудад луу гэдэг амьтан, домгийн амьтан тус дурддагдсан байна. Шинжлэх ухааны тэр динозавр гэдэг нэрнээс өмнө тэрнээс өмнө амьдарч исэн ард түмнүүд үндэстнүүд энэ амьтны үлдэц ясыг хараад өөрсдөө төсөөллөөрөө домгийн амьтдыг бүтээсэн байна. Энэ амьтны эвэртэй, том шүдтэй, урт хүзүүтэй, нисдэг авраг биеийг хараад үлдэцийг хараад энэ хүмүүс байсан түүхэн амьтныг домгийн амьтан болгож ойлгож ирсэн байна. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Библи бичигдэх үед динозавр гэдэг нэршил бол байгаагүй. Энэ бол бүр сүүлд 1842 онд Английн эрдэмтэн өгсөн ийм нэр байна. За тэгэхээр үүнтэй төстөйгээр энэ нэршилээр холбогдоод нэршил яаж өөрчлөгддөг талаар бас нэгэн юм жишээ байж болж байна. Тэгэхээр тэр нь бол юу вэ гэхээр дуулал болон Исая. За онцгойлоод Явн 41-р бүлэг дээр гардаг Леватан гэх амьтанд дурддагддаг. Тэгэхээр еврейгээр ирчилсэн Оросын гэсэн утгатай ийм нэртэй энэ амьтан маань Канаанчуудын домогт Лотон гэх тэнгисийн мангас, Вавилончуудын Тататюм гэдэг далайн мангас гэсэн ийм ойлголттойгоор ард түмнүүдийн ойлголтонд орж ирсэн байна. Гэтэл энэ амьтан маань өөрөө одоогоос 13 сая жилийн өмнө амьдарч байсан халимны нэг төрөл махчин ийм амьтан болж таарж байгаа. За үлдэц яс нь Перугаас олдсон. Энэ амьтан маань 14-өөс 15 метрийн урттай, 50 орчим тонн жинтэй. Тэгэхээр бид нар кинон дээр гардаг Meg гэдэг 1-2 гэдээ гарсан да тийм ээ. Асар том акулын талаарх кино байдаг. Тэгэхээр энэ акултай нэгэн үед далайд амьдарч исэн юм махчин халимны төрөл болж таарсан. Тэгэхээр энийг еврейг тайлбар Медрашим номонд анхандаа бол яг загас хэлбэрээр нь зурж тайлбарлаж бичижсэн бол 16 17 дугаар зууны үед эвэртэй толгойтой 7 урт хүзүүтэй далаа мангас гэж дүрслэх болсон байна. Тэгэхээр энэ амьтнаас үүдэлтэйгээр одооны лохос нуурын мангас гэж ярьдаг шүү дээ. Заримдаа байхгүй мэддэг. Тэгэхээр энэ амьтны бас лохос нуурын мангас энэ Леватны ерөнхийдөө энэ ойлголтоос бас үүдэлтэй гэсэн зарим юм судаачдын юм дүгнэлт байдаг. Тэгэхээр энийг би яагаад хуваалцаж байгаа вэ гэхээр Библиэлд зарим хүмүүс ярьдаг динозавр маш эртний амьтан учраас
Библийн цаг үеэс өмнө амьдарч байсан учраас бичгтээгүй байх магадлалтай гэж зарим хүмүүс үздэг бол саяны хэлсэн Леватан гэдэг амьтан 13 сая жилийн өмнө амьдарч байсан энэ далайн амьдарч байсан халимны нэг төрлийг Библиэлд Бурхан Йовтай ярих яриан дээр одоо бэлэгдэл маягаар одоо жишээ болгон дурдсан байна. Үүнээс ингэж харах юм бол нэгдүгээр бид нар юуг ойлгож болох вэ гэхээр ямар ч сан энэ динозавр буюу энэ динозавр гэдэг нэршил бол сүүлд үүссэн. Үүнээс өмнө дэлхий дээр амьдарч байсан эртний улс үндэстнгүүд өөрсдийнхөө төсөөллөөр тэр амьтны үлдц ясаар одоо дамжуулаад ямар нэгэн домгийн амьтныг бий болгосон. Нөгөө талаараа Библиэлд бичигдсэн байгаа 13 сая жилийн өмнөх Леватан буюу тэр амьтныг бас тухайн үеийн одоо Канаанчуудаас, Вавилончууд сүүлийн үед магадгүй тэр Лохнос нуурын мангастай ч гэсэн холбоод ямар нэгэн бас нэг домгийн амьтныг бүтээсэн баг. За тийм учраас энэ нь юуг одоо хэлэх гэж байгаа гэхээр Библиэлд зарим амьтдын нэрийг тодорхой бичээгүй. Нөгөө талаараа Библийн цаг үед өнөөдрийн бидний мэддэг зарим амьтдын нэрс өөр одоо нэрсээр бичигдсэн байх боломжтой байна. Одоо жишээ нь харах юм бол Монгол одоо нэрэнд аюу болоод гангис гэсэн одоо юм хоёр нэр байдаг. Энэ одоо амьдарч байгаа амьтдын нэрс. Тэгэхээр энэ нь аюу гэдэг нь өнөөдрийн баавгаад гангис гэдэг нь тогруу хэлж байгаа. Тэгэхээр энэ нэршил болоод энэ нэршил гэдэг зүйл ингэж өөрчлөгддөг юм байна. Цаг үеэ дагаад ямар нэгэн байдлаар тэр тухайн амьтны талаарх нэршил нь өөрчлөгдөнө. Нөгөө талаараа тэр тухайн амьтан устж мөксний дараа тэр амьтан ерөнхийдөө домгийн амьтан болж хувирдаг. Одоо үлдсээс нь болоод яснаас нь болоод ийм байх нэ гэж нэгдүгээрт ингэж одоо та бүхэнд хуваалцахыг хүсэж байна. За хоёрдугаар сэдв маань товчхон юу вэ гэхээр Библийн бичигдсэн байдлыг бас бид нэр ярихгүй байж болохгүй. Тэгэхээр заримдаа бид нар Библийг зарим хүмүүс маань Библийг одоо ажлын тайлан мэтэр харах бас тийм хандлага байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхан өөрийн бүтээлийг цаг үеийг одоо бүтээлээ нэг бүрчлэн бичсэн байх ёстой юм шигээр бас хардаг л да. Гэтэл одоо бид нар нэгэнт амьтны талаар ярьж байгаа учраас Бурхан бүтээлийнхаа тал дээр амьтныг бүтээсэн тал дээр амьтдыг төрөл төрлөөр нь бүтээлээ гэж бичсэн болохоос биш яг тэр амьтныг нэршилж одоо бүтээсэн талаар бичээгүй. Ганцхан нэршилж бүтээсэн нэг бүтээл байдаг нь хүний талаар бүтээсэн тийм ээ. Хүнийг өөрийн гараар шавраас бүтээгээд эмэгтэйг нь тавилганаас бүтээлээ гэсэн ийм товчхон түүх байдаг. Тэгэхээр яг энэ хүний талаар бичсэн товчхон түүхтэй адилаар өнөөдрийн байдлаар одоо эрдэмтэд маань ямар ч байсан 1.2 сая төрөл зүйлийн амьтан дэлхий дээр байгааг нээн илрүүлсэн байна. За ер нь хэрвээ өнөөдрийн яг энэ нээн илрүүлсэн амьтдыг яг хүний түүхийг Библиэлд бичгсэнтэй адилаар жохон тодорхой түүх болгож бичиж гэх юм бол бидний өнөөдрийн уншдаг Библи маш өөр одоо ирэх болж таарч байна. Тэрний юу вэ гэхээр энэ 1.2 сая төрлийн амьтныг нэг бүрчлэн бичсэн байх юм бол Библи маань 5 тонн жинтэй 120 м зузаан тийм одоо номыг унших хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ийм номыг 24 цаг тасралтгүй уншлаа гэж бодох юм бол 2.3 жил зарцуулна. Тэгэхээр би нэг талаараа энэ маань юу хэлэх гээд байгаа гэхээр Библи бол Бурханы ажлын тайлан биш ээ. Энэ дээр Бурхан амьтан болгоныг нэршлэр нь одоо яаж бүтээсэн бэ гэдэг талаар бичээгүй. Библиэлд дээр бол харин зарим амьтныг дурддаг. За жишээ нь болгож сая түрүү хэлсэнтэй Леватан гэдэг амьтан 13 сая жилийн өмнө амьдарч ирсэн халимны нэг төрлийг Бурхан Йов номон дээр одоо бэлэгдэл маягаар бичсэн. Нөгөө талаар бас Луу гэдэг амьтныг 1-2 удаа бичсэн байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо тухайн үеийн үндэстнүүдийн ойлгож байсанчлан динозаврын яс үлдцийг хараад Луу гэдэг амьтныг домгийн амьтан маягаар бүтээсэнтэйгээр биш дандаа бэлэгдлийн утгаар нь одоо ёрын муу байдлаар нь одоо муу талын хүч чадалтай байдлаар нь бэлэгдэл талаас нь бичсэн болохоос биш яг одоо биологийн талаас нь антропологи талаас нь яг тийм амьтан байсан гэдэг талаар бичээгүй. Библиэлд одоо зарим амьтад хонь ямаа гэх мэт амьтад бичигдсэн шалтгаан нь болохоор хүний ахуй соёлтой их ойр байсан амьтдыг юу бичсэн болж таарч байгаа. Тэгээд бас шинэ гэрэн дээр нэг юм хэсэг байдаг л та. Есүсийн хийсэн гайхамшиг болгоныг нэг бүрчлэн бичсэн болвол тэр ном нь дэлхий дээр хийжээс багтахааргүй байсан гэж. Тэгэхээр Библи маань яг ийм зорилгоор бичигдээгүй. Библийн бичигдсэн зорилго нь Бурхны авралын түүх, хүний түүх, унсан шалтгаан. Тэгэхээр Есүсийн түүх, одоо авралын түүхийг ингэж бичих гэж
зорилготой бичсэн учраас амьтан болгоно гэж бичээгүй гэж бид нараас ойлгож болж байна. Бас нэг яригдах зүйл нь юу вэ гэхээр одоо энэ амьтны амьдрсан цаг хугацаа, үүний мөхлийн шалтгааныг нь хараад бас бид нэг цухсхан ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ амьтан маань террасын галав буюу 230 сая жилийн өмнөөс за цэрдийн галав буюу 65 сая жилийн өмнө мөхөгтэй 160 сая гаруй жил оршин байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол одоогийн нөгөө геолог болон палеонтологийн шинжлэх ухааны гаргаж байгаа энэ насжилт одоо цаг хугацаа байгаа. Тэгэхээр энэ дээр бас санал нийлдэггүй эрдэмтэд байдаг. Тэгэхээр энэ маань яагаад одоо санал нийлдэггүй вэ гэхээр дэлхий болвол эднэрийн тооцоолж байгаагаар тийм ээ 4.5 тэрбум жилийн настай биш ээ илүү залуу гэж үзэж байгаа. Тэгээд энэ палеонтолог болон геологийн шинжлэх ухаанаас юу гэж үзэж байгаа вэ гэхээр Мексик динозаврын мөхлийн шалтгааныг нь Мексик улсын хойно байдаг Юкатаны хойгт 180 км-ийн өргөнтэй 1.6 км гүнзгий тогоо олсон. Тэгэхээр энэ тоогоог үзээд юунаас болж үүссэн бэ гэхээр 65 сая жилийн өмнө Гямлаа уулнаас том солиор оорж иж унснаас болж динозавр мөхсөн гэж үзэж байгаа. Харин нөгөө энэ динозаврын одоо амьдарч исэн цаг үе болоод мөхлийн тал дээр маргаан гаргадаг эрдэмтэд маань энийг бол Йоногийн үеийн одоо үерээс болж энэ устсан гэж үздэг. Тэгэхээр энэ маргаан дээр бол өөр өөрийн гэсэн баримт нотлохоо гаргаж тавьдаг. Тэгэхээр энэ өөрөө тусдаа асуудал учраас бид нэр зүгээр энд жоохон тухсаан дурдаад өнгөрлөө. Магадгүй дараа нь сонирхол энийг илүү одоо тодорхой бас ярьж болох байхаа гэж үзэж байна. Бас нэг сонирхолтой нэг зүйлийг дурдаад одоо дуусаа. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр ер нь бусад шашинд динозаврыг юу гэж үздэг юм бэ гэж. Тэгээ ялангуяа яг манай Монголд ойр байдаг учраас буддын шашны тал дээр нэг жишээ байна л да. Тэгэхээр буддын шашин маань хүн одоо яг энэ хүн гэдэг төрөл нь өөрөө хамгийн гэгэрх хамгийн төгс төрөл. Хэрвээ энэ төрөлдөө та гэгэрч чадахгүй бол ямар нэгэн амьтны төрөл тэр чүтгээл ургамал өвт хорхооны төрлийг аваад ингээд цаашд амьдрдаг гэж үздэг учраас тэднээс асуусан байна л да. Энэ одоо үед яагаад энэ хүн гэдэг амьтан энэ динозаврын төрлийг авахгүй байна вэ гэж. Тэгэхээр тэдний хариулт юу гэж хэлсэн бэ гэхээр тодорхой нэгэн амьтан болон үйл явдал бий болж үүсгэхэд заавалчгүй үүлийн үр тодорхой тэм шалтгаан нөхцөл бүрэлдэх ёстой. Тэгэхээр одоогоор бол хүмүүст авах өөр олон төрөл амьтны төрөл байгаа учраас динозаврын төрлийг авах шаардлагагүй. Гэхдээ манай орчин ертөнцийн айл нэг гариг дээр динозавр хүрээ амьдарч байгаа бол тэнд төрөл аван амьдарч болно гэж үздэг. Ийм сонирхолтой бас тийм ойлголт байдаг юм байна. Одоо энэ жижигхэн зүйлээ ингээд дуусгах. Тэгэхээр ямар ч нэгдүгээрт бол динозавр гэдэг нэршил маань саяхан үүссэн гэдгийг бид нэр харлаа. Тэрнээс өмнөх одоо шинжлэх ухаанаас гэх юм уу шинжлэх ухааны тэр нэршлээс өмнөх одоо үеүүдэд тухайн үндэстэн ард түмнүүд тэр амьтны үлдэц яс дээр үндэслээд янз бүрийн өөрсдийн домгийн төсөөллийн амьтныг гаргасан юм байна. Нөгөө талаараа Библиэлд эртний ерөөсөө амьтдыг бичээгүй юм шигээр боддог бол харин Леватан гэдэг тэр амьтан 13 сая жилийн өмнө амьдарч исэн тэр далаад амьдарч исэн халимын нэг төрлийг Библиэлд бичсэн байна. Гэхдээ тэр амьтан маань эргээд бас янз бүрийн домгийн амьтан болж хувирсан байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэс шалтгаалаад бид нар юуг хэлж болох вэ гэхээр Библи маань өөрөө зарим амьтдыг бэлгэдлийн маягаар зарим амьтдыг одоо хүний түүхэнд ойр байдаг амьтдыг дурдсан болохоос биш бүх амьтныг нэг бүрчлэн дурдаагүй юм байна. Энэ нь бурхан динозаврыг бүтээггүй гэсэн үг биш. Тэр өөр нэршлэр өөр ойлголтоор тухайн үедээ амьдарч байсан байна гэж бас үзэж болж байгаа. Түүнээс гадна хамгийн гол дүгнэлт нь юу вэ гэхээр итгэгчид бид нар шинжлэх ухаан болоод ер нь зарим нэгэн баримт нотлохоон дээр одоо үндэслэж бид нар итгэдэггүй. Харин мөнхийн одоо амьд оршигч бурхантай харилцаа биднэрт мэдрэгддэг тэр одоо сэтгэлийн амар амгалан сүнсэнд өгдөг тэр харилцааны мэдрэмжэндээ тулгуурлаж бид нар итгэдэг учраас Библиэлд заавалчгүй тухайн амьтныг яг нэр зааж бичсэн байх үгүйгээс хамаарат бид нэр өөрсдөө амьдрал дотор эзэн дотор эдгэрч чөлөөлөгдөж аврагдаж байдаг маань илүү бодит баримт юм гэж бас хийж болж байгаамаа. Тэгээд ямар ч үсэн энэ хүртэл товчхон ингэж одоо өөрсдийн ойлголтыг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд дараагийн одоо дугаар хүртэл баяртай.